Батын Нимагийн зохиол 17-ийн 38 дугаар хэсэг. Маргааш нь засгийн газрын төлөөний түшмэл аймгаас ирж хошууныхныг сандрагчээ. Тэр түшмэл урдаар хилчимээ өглгүй гинэт хүрээд ирсэн учраас шагдар болон захирагч залан мэрэнгүүд мод мөргөх шахан гүйлдэв. Буурчин гэрийг галдаж тоос широогийн цэвэрлэн хучлага дэвсгэр тавихтаач бурхан дахлын сэргэн зоог шүүс бэлтгэхтэйж хүрээ амбан цэцэн хам мэтийн ихсийг ухтаж байсан шигэ ёс хүндэтгэл төгс бэлтгэх гэж бүрч төвдөцгээжээ. Гэтэл тэр түшмэл бэлдсэн газарт нь тугалж ям бэдэлсэнгүй. Жирийн элч мэт тайныг гэрт орж имэйлэн болонд нь тавьчихад би хойдчгийн 3 хошуунд хурал сонгуул цуулан хийх ёстой хүн. Ажил их цаг давчуу байна. Танах сонгуулийн хурлаа нөгөөдөр өглөө эрт эхлэвэл зохино гэж хэлээд 10 гэр отог сумдын хурлын дүнг байцаан шалгасныхаа дараа тамгын гол өргөнд ганцаараа сууж ойр хавийн ардуудыг дуудуулан нэг нэгээр нь оруулж тэд нарт болох гэж байгаа хурлын учир зорилгыг таниулан санаа бодлыг асууж эхэлжээ. Хошууны ардын хурал 10 хоногийн дараа болно гэж таамаглаж байсан шагдар ингэж гинэт наашлагтай зэрэг уламж самгардаж суурин хавийн эрх үйстэн бүхнийг дайчилж отог сумд руу зар тараахаар мордуулав. Ажил ал баман хөзүүгээр татаж амнаан тамцаан болсон энэ бачим цагт төлөөний түшмэл бас төвг удаж шагдрыг дагуулan ойр орчмын айл хунраар орох боллоо. Шаат туслагч үг хэлж чадан бурантгаар хөдлүүлсэн юм шиг араас нь дагахтаа халаг минь ингэхийн урдаар мэдсэн ч болоосаа ядаж 2 айлд идэ будаа бэлдүүлэн нам засаг болоод хошуу тамгын газраа магтаж баярлсан гялааснаа илтгэх үг зааж цээжлүүлсэн болоош таюута. Ёрон юм болгон бороо тийшээ хандаад байх чинь үү? Борхон минь юу л болох гээд байна та гэж бодож явжээ. Төлөөний түшмэл орох айлаа шагдараас асуулгүй өөрөө сонгож гяндангийн зүүн талын навсгар хар овоохоор зүглэн тэрүүн туслагчийн ясыг хотолцуулав. Тэр овоохыг шагдар хорт могон ичээ гэж үздэг байлаа. Муу гэрээхээ мохорд сууга улаанууд нь чойн бэлгэгч улцсан хөх өвгөн шаат туслагчийн өст дайсан байжээ. Эдний дунд өшөө хонзон үүсэх болсон шалтгаан олон жилийн турш хиндэж үл мэдэгдэх урхах хар нууц болон үлдсэн юм. Тэр нууцыг энэ 2 хүнээс гадна Жонон Ван агсан тунгалаг тэн гэртмэлтийг сар чандамны адагт сүглээгч өнчин хайлаас гурвал мэднэ. Чамбл хөрөнгө чинээний хувьд нутаг нутгийнхан дотроо эхэнд нь орохгүй ч гэсэн адагт нь ордоггүй. Аминда тохирсон буянтай хэрэндээ тохирсон хишгтэй айлын ганц хүү байлаа. Гойн би гоцон толгой явж залуу насаа морин дэл дээр өнгөрүүлээд 35 хүрсэн хойно хамжлах хүний охин догсмаатай гэрлэж ам өрх тусгаарлан чандамны адагт голомтныхоо утааг өөгөөлжээ. Царайлаг төрсөн догсмаа эр нөхрөөс 17 нас дүү байна. Насныхаа хантай дэр нийлүүлээд 3 дахь жилийнхээ нүүр үзтэл залуу эр маань хайр сэтгэл баяр жаргал дунд бахаа хантал умбаж байжээ. Чамбл улагчин дахиад жилийн намар адууны эрэлд мордож гин. Хулжиж одод хагасжил болсон үрээг эрэл сурлаараа олоход урт зам удаан хугацаа хэрэгтэй байлаа. Намрын дунд сарын шинийн 4-ний өдөр ба гүнгийн хошууны нутаг 5 толгойг зорж эртэл мордов. Замдаа даралцсан адуу бүрийг ажиглаж уулцсан хүнээс асууж сурсаар яваад нар жаргах үед хожуултын давааг давтал морь хөдөлсөн хүн өмнөөс нь давхиж айсуу харагдлаа. Эрэлчин маань шингэх нарны зүг сарвчлан хараад өмнөөс нь ирж яваа хүн хөрмөн сумын албад миний хуучин танил ламжав мөн байна гэж төвөггүй таньжээ. Хазын тэнгэр наашаан эргэж гинтийн баяр баясгалан эрэлчин догтлоолов. Хуучин танил нь хулдсан үрээ хөтлөө давхиж ирхэн тэрэ. Амд нөхөр алдуул морь хоёрыг харахтаа хэдэн сарын өмнө ламжавтаа уулзаад үрээнийхээ зүс галбир им тамгыг тоочин хүн амтнаас сургалж байгаа ч гэж загснаа Чоймбл сая санав. Уулын бог шиг сортолцсон буй энэ эрмэг сайхан үрээ авг нь галшир удмын унаг байжээ. Дааган цагт нь үн хайрлахгүй худалдаж авсан хурдан өгшөлт үрээгээ олж авахсан гэж өдрийн бодол шөнийн зөөд болж байсан Чоймбл уулцсан бүхэндээ захиж сургалдаг байсан болохоор хэзээ хүнд загснаа мартах нь аргагүй юм.
Ламжав малчин хүний тусрахах сайхан сэтгэлээр өөрийнхөө хэргийг бүтээх гэж байгаа юм шиг махарч эрэл сурал болсны эцэст дөрвөн өртөө газрын цаана байгаа тэнэн голын Мэнгит баяны адуун дотроос энэ үрээг олж авчээ. Хоёроор хээр сууж тамхиа залалцсан удаан хуучиллаа. Чамбал баярлснаа илэрхийлэх үг олж ядаад сайн нөхрийн үзүүлсэн тусны хариуд мөнгөн соёо цоглууртай ногоон торгон утаа бэлэглэх гэхт нь ламжав авсангүй. Тэд үчийн бүрээгээр хоёр тийшээ салав. Зорьсон хэрэг ингэж санамсаргүй бүтсэнд хиймрэн сэргэж сэтгэл биеийн хөнгөрсөн чамбал гэрийн зүг сэнгэнтэл эсгэрэн эргүүлж гарлаа. Цэлмэг тэнгэрт тэргэл сараммэлтийн од мичид анивчаад умраас хуурай зөөлөн салхи сэвэлдсэн намрын сэрүүн тунгалаг шөнө байжээ. Өдөржин давхсан морин нэцэж сулдахад хаяа бууж идүүлэн шогшиж гальгуулсаар өнгөн харанхуй шуугдан үүр гээгэрх үед уяандан ирж буу. Хоёр морион хэрж тавьчихад гертэн орвол нэрмэл архины ихүн өнөр өмнөөс нь хан хийж эрг хүний хувцас орны өмнө хөглөрөн хойморт байдаг намхан ширээн дээр тавьсан ноён малгайн чулуун жинс цайвалзан харагджээ. Чамбал тулганы хажууд салгалан зогсов. Дотор нь пал хийснэ. Галзуу хорслоор зүрх новолзон хоёр нүдэнд нь цус хурчих шиг боллоо. Архины ааганд зохиулсан шагдар, залуу хүний хамтд нойронд дарагдсан догсмаа хоёр толгойроо нь ус асгсан цэрмээргүй унтаж байв. Энэ эгзэгтэй агшинд эцэг их элэнц хуланцын цусаар дамжин ирсэн гойдын хатуу сэтгэл хүлээц дэвчээр чоймблын уур хилэнг давж нэг гараар нь нөгөө гарыг атгуулжээ. Чоймбл үйлдэж болох аюулт хэрэгээс зайлж чадаад ухаан заргас ихэ орж бодлогошрон зогсноо. Шагдар туслагчийн хамаг хувцсыг хамж тулгарууж ихэд дээр нь хусны өөс жиргэж өөхтөө сасхан хитэн хавирв. Төдхөн гал дүрлзэж хиншүү хэрвас үнэртэн баян түшмлийн үнтэй цэнтэй хувцс эвхрэн хуйлран үрчийн хорчийн шатаж үнс тортог болон замхарлаа. Чоймбл хорвоог хулгайлагчийн дээрээс хонин хэмжлөө хуу татаж хаяад "Босс" гэж харж чадлаараа хашгирав. Нөгөө хоёр цочин сэрж гэрийн эзний догшин царай чирэг гартаан атгсан балиус хутгыг хараад зүүд зөм биш бодит аюул тулгарсныг мэдрэн балмөгтхийн эрхэнд шагдар гараараа нүрэн таглаж харин догсмаа ухаан алджээ. Чоймблийн энэ сүрдүүлэг өмхөлцөг хагарч болмоор аимшигтай байсан боловч шагдар эрхэн гисэндээ тэсэж үлдээд онцтой юм шиг гинт огл үсрэн өөдрөө хараалгав. Чоймбл ингэж сүр үзүүлэн шагдрын сүнсийг хальтал айлгаад эхнэрийнхээ цээж рүү хувин дүүрэн ус цацаж орхилоо. Догсмаа ухаан орж хурц гэрэлд ялбах мэт учир зүггүй нүдэ анивцснаа цорхиртол уйлж гарав. Чоймбл аваал гэргээдээ гомдол хорслын ганц ч үг хэлэлгүй хөгшин хүрэн атаа тэргэнд хөллөж эцэг эхийнх нь охиндоо инж болгож өгсөн жижигхэн хөх авдар ганц гудас дайланбан гадартаа нэхидэл мэтийн авсаархан хогшлыг ачаад эхнэрээ төрхөн газарт нь хүргэжээ. Нэг гартаа хөх авдрын сугавчилж нөгөө гараараа догсмаа хөдлөн хадмын герт ороод "Аав ээж хоёр минь охиноо хүлээж ав. Шагдар туслагч сүй тавихаар танаа дутахгүй ирнэ байх. Шинэ худ ургийнхаа ухтахад бэлдээрэ" гэж хэлээд гарчээ. Чоймбл тэндээс явж шууд суурин жасаанд хурч ирээд засаг ноёны өргөөнд бараалхан тунгалаг вангийн улмыг цөгдөн болсон явдлыг нэгнэгэнгүй тоочив. Цэл залуу ван хөмсгөө сүртэй зангидж нүүр амаа татвалзуулан "Малгайгийн яасан бас л шатаачихсан уу?" гэж асуухт нь "Тийм ээ. Нэг ч юм үлдээлгүй галд хийчихсэн" гэж хариулв. "Ядаж жинсийн мулталж авсангүй юу?" "Үгүй." Ван улам хэлгэнэж "Тэнэг минь тэр жинс чинь шагдрих биш төрийн юм байхгүй юу? Жинс шатаахын оронд завхаа хар гайхлыг өөрийг нь шатаах чинь яагав?" гэснэ. Шатрах ягаа дуудаж оруулаад "Шагдрыг аваад ир одоохон хурдалгүй" гэж хашгирчээ. Чоймблийн гарах гэтэл "Чи байж ба" гэж ноён зандраад Орос янжуурын хайрцаг салгалсан гараараа задалж тамхиа дээрээс нь сорж гарав. Хэдэн мөч өнгөртөл шагдар туслагч зэвхээ царайлан осгосон юм шиг дагжин чичирсээр орж ирээд хэвсэн дээр навтасхийн унаж ноёныхон хөл рүү мөлхөн ойртлоо. Ван эрдүү чанга дуугаар "Хувцсан тайл" гэж тушаав.
Өнөө өглөө Чоомлынхоос аминаан тамцаан гарч гэртээ хүртэл бараг бүтэн мод газрыг шалдан туулж, тас жинсэн зузаан херон дээр чөргөр тавхааныхаа хэв үлдэн унаж тусан хариалгаж явсан Шагдар одоо эзэн ноёныхон тансаг өргөөнд бурхан сахиусны мэлмий болон өстө Чоомлийн нүдний өмнө дахин нүцэглэх баатай боллоо. Догшин тунгалгаван Шагдрыг зөвхөн өмдтэй нь үлдээгээд гурваар сүлдсэн суран ташуур шүүрэн авч яанэгэнэхо муу хараацаг була бузар амтэн Жон Вангийн шадар түшмлийн нэр хөөтгөөсөн зовсонгүй юу? Харц хүний аваалимын өвөрд шурхаасан итсэнгүй юу? Эзэн дээдсийн заяасан эрднийн болор жинс яасан чи түүнийг хаана хийсэн гэж хараалтай Шагдрыг хайр гамгүй ороолгож гарав. Шагдар хоёр гараараа толгоогоо дараад хорхоо шиг атрилдан унаж өглөө. Суран ташуур шавшав гих тоолонд төшмөл навтас хийж гол нь тасарчгүй амтэн шиг үхэнц дуугаар гиншигнэ. Улцгар цагаан биеинд нь тоо томшгүй олон нөжирсөн хөх гөвд рүү үүслээ. Цээрлэл дэминийг дуусгад Шагдар бөмбөлзөн чичирсээр дээлээ нөмөрч далбгар ханцууд туранхаагараа тентчин бай шургуулад бүсээ ороохчаан айдаж товчлуулгүй гарч одов. Тунгалгаван ташуура булан руу шидчихээд ширээндээ сууж түшлэг налан амьсгаа дарлаа. Болгон удрахтай ханцууга шамлан Чоомбил руу хөмсөг зангидан хараад хас төрийн тэмдэг болсон эрдний жинс хайлуулж дайчин Жон Вангийн эрх сүрэнд халдсны чин төлөө би чамайг цаазаар авах ёстой. Гэвч энэ удаа өршөөхөр шийдлээ. Энэ хэргийг чи биш Шагдар үүсгэсэн учраас би чамайг өршөөж байна. Бусдын эхнэрийг эзгүүчлэх шиг муухай доромжлол байхгүй. Харин чи доромжлуулсныхан хариуг авах чадaltaй юм. Ийм зориг самбаатай хүнд бэ дуртай. Тэгэхдээ чи энэ хэрэг ингээд шовтрлаа гэж бодов за. Шагдар хэдийгээр алдас нүгэл хийсэн ч гэсэн би түүнийг зэрэг тушаалаас нь зайлуулахгүй. Шагдар шиг албандаа хичээл зүтгэлтэй түшмэл надад хаанаас жолдохгүй. Тийм учраас Жон Вангийн хошууны тэргүүн туслагч тийм шившиг үйлдэж жинсээ алдсан тухай чи хэнд ч хэлж болохгүй. Энэ бол миний жасаа тамгын нэр төрд харш зүйл болохоор арга халах аймаг хошуу байтугай суурин сагсан зөнөг чавганцч сонсох ёсгүй. Хэрв энэ нууцыг задруулбал чин би чамд хөвчргөгдөх ял оноо. Тэр булаа явдлыг хэнд ч хэлэхгүй гэж миний гол шүтэн болсон улаан сахиусны өмнө тангаргал. Гэхдээ ноёны догшин цаазнаас айсандаа зөсөн халигсан Чоомбил шүтэний өмнө алах авсран сөгдөөд "Өөчд улаан сахиус минь болгоон соёрох. Өөчөөхөн боол би эзэн ноёныхон зарилгийг бүх насаараа сахиж. Саяын хэрэг явдлыг хэнд ч хэлэхгүй элэг зүрхтэйгээ цуг хадгалж явха хандгалъя. Би хэрвээ энэ тангаргийг зөрчвөл хэл минь хатж нүд минь ширгэг" гэж өчөөд цааш нь залгах үгэн олж ядан төгт чин зогсов. Тунгалгаван "За болно" гэж хэлээд өөдрөө дохихт нь Чоомбил мэхийн яслаад гэдрэгээ ухарсаар гарчээ. Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа эцэг эх хоёр нь ойрхон зурнаас варж Чоомбил ганцаараа үлдээд байтал багад нь тулсан хэрх өвчин дахиж хөл гарын бараг л тушиж орхив. Хэвтэрт орохдоо тулсан Чоомбил гэр малаас хаахалд айлдаан захиж орхиод ононгийн халуун аршаанд явлаа. Тэнд янз бүрийн нэр хаяг өгсөн халууны хэмжээ нь адилгүй олон худаг бий билээ. Чоомбил нас сүүдрэн 80 өгсөн хоёр өвгөнтэй их балар гэдэг худагт цугорж арьс мах шалзалчихмаар халуусанд удаан цагаар сууж эхэлжээ.
Би цогцсныхоо илч дулааныг алдаж цус нэгэнт зарччихсан өвгөд яагаад ч үгүй байхад Чомблийн хоёр нүдэд часуулайж бас хараан муудсан гин. Насныхаа хэмжээнд дэс тохируулан аршаанд хэтэрхий халуунаар орсны улмаас үүдсэн нүдний согов түүнийг бүх насаар нь шаналгав. Тэрээр амьдралд тохиолдсон бэрхшээлийн өдөөс сөрж тамтсангүй. Биеийн шанал сэтгэлийн ганцаардалд дарагдж идвэх чадваран суларсан ертөнцийн бор хоног өнгөрүүлэгч нэгэн болж хувирлаа. Аж байдал нь өдөр өрд ороотж чон хулгай 103 хэдэн малыг нь хороосоор байв. Тунгалаг ван хэрэгм зэргийн хасуулж засаг ноёны суурнаас халиад ноёны ширээг залгамжилж ван цол өргөмжлөгдсөн цог бадрах түшмэл нийслэл хүрээнд албахах боломгц Чомблийн үйлс бүрч буруу гаран эргэж хувь заяан шагдар туслагчийн ясан саварт нэг мөсөн атгуулжээ. Монголын өөртөө засах тулгар төрийн үед сэтгэл санаа нь түр сэргэж толгой өндийнхөр завдсан боловч нэгэнтэд оройтсон амьдралыг өөд татах боломж ер гарсангүй. Олноо өргөгдсөний 7 дугаар он буюу улаагч могоо жилийн 100 Чомблиг цэрэгт татан хужир болонгийн хооронд явуулах шийдвэр гаргаснаар 2 дахь хэрэг мантхан тэр. Нас өдрийн 50 гарч бас нүдний хараан муудсан эрэмдэг өвгнийг цэргийн алба хаалгана гэдэг бүтэн ухаантай хүний сэтгэл багтамгүй жигшилтэйч хөгтөөч явдал мөн билээ. Энэ хачин хэргийн цаана нөгөөлөөс хонзон хээл хахуул мэтийн гутам шиг буглаж богшин эгэл хүний хувь заяаг занал хийсэн тодорхой байв. Цэрэгт мордох зар бичиг аваад Чомблиг гэрийнхээ мохорд гайхаж ивэрч суутал түүний холын садан дорилог гэгч бичиг номтой хэрүүлж заргаж хүн хурч ирээд "Хүний золионд явах гэж байгаагаа чи мэдсэн үгүй юу? Шагдар туслагч чамайг цэрэгт татах нэрээр золигт гаргах гэж байна шүү дээ. Уг нь шаа түшмэл нөгөө осор баяны хар хүү цэнд сүхийг цэргийн албанд оноосон юм байна. Гэтэл осор баян авилагч түшмэлд сэтгэлийн хантал хахуул цутгсан гин. Тэгээд баяны хүүгийн оронд чамайг явуулахар шийджээ. Зэр зэвсэг барьж халдах дайснаас төр улсыг хамгаалах нь байтугай. Охтны хамраас ч цус гаргах чадалгүй болсныг чинь мэдсээр байж шагдар юунд тийм тушаал гаргав. Нэг л учир байна та. Тэр чамд хар бороо санаж араа шүдэ зууж явдгаас зайлахгүй. Чи түүнд ямар нэгэн гэм хийсэн байж таарна. Шагдар туслагч төрийн ажил алба улсын ашиг тусыг огтхон ч бодлгүй зөвхөн чамайг эндээс тонилгохын түүс болжээ. Тэргүүн туслагч чамд тэгтлэн өшрөх болсон шалтгааныг надад хэлжээл. Би чиний өмнөөс заргын өргөдөл бичиж тэр түшмэлтэй заалдъя. Нэгийг үзэж нэхийг тайлалцъя гэжээ. Тэгтэн Чомбл хуйхаа майжин шагдар бит хоёрын дунд хэн хэндэ хонзон санах нэг учир бэн чи бий. Тэгтээ тэр учир шалтгааныг шагдрал эхэлж үүсгэсэн юм. Хава босгоогүй бол шаазгаа хаанаа суухав. Тэр надыг оролдоогүй бол би юунд мөчөөр хөлдөх вэлээ. Гэт дуугүй болов. Үгүй тэгээд юун таг болчих вэ? Та хоёрын дунд хязаа юу ч болсон юм дөлж янцаглалгүй олигтойхон хэлээд өгөөч гэж дорилгийн шаардахад Чомбл тэр учир явдлыг би амьтайгаа чацуулан нууцлах ёстой болсон хүн түүнийг энд ч хэлэхгүй гэж догшин улаан сахиусанд андгаа тавьсан юм. Хэрвээ тангаргаа огоорох юм бол надад ямар аюул учрахыг чи ойлгож байна уу? Догшин улаан сахиус хэлгэнвэл чухам яадгийг чи сонсон байж таарна. Тэр нууц миний амнаас хий болж гардаг болж гэм цахилгаан гялбах агшинд нүдмэн ширгэж хэлмэн хатаад хавирга сүврэг угаараа хугарч хаагуй мөчөөрөө салах болно. Тэгэж үхлээ муугаар өгснээс хужир булангийн хуаранд очоод цэрэг болж чадах эсхэн үзүүл дэрвэзтэй гэв. Дарлиг заргаж янзаар оролдоод тэр сүрхийн нууцыг хэлвэлж чадсангүй. Гэвч бас зөвхөрсөнгүй. Заргын өргөдөл 3% хичээнгүйлэн үлдээд 1% эзэнт төрийн хамаарсан ерөнхий сайд Цэцэн хаан Аванцэрэнд нөгөө хувийг цэргийн яамны сайд Далаван Гомсөрн дэлгээж 3 дахьыг нь өөртөө үлдээжээ. Сайх өргөдлийн уран цэцэн үг хэлэн Чомблиг хилээ тагнаатай хаттал бишрүүлв. Шагдар туслагчийн зүй бус ажил залхаа уран аргыг үнэн мөнөөр илчилж өөрийнхөө байдал болон
Тохиолдсон гачаал зовлон дээдсийн гэгээн сонорт хүргэсэндээ Чоймбол урамшин зоригжиж түүнийг аваачаар ирсэн тахруудад хаан сайд, ван сайд хоёр намайг цэргийн албанд яв гэвэл би явна. Бойл гэвэл нь би болно. Тэр сайдууд шийдвэр өгөхөөс нааш та нартай байтугай цаад шагдартай чинь ч ярихгүй гэж ханхалзаад буцаадаг болжээ. Өшөөд хүнийхээ дээд газарт заалдаж буг шагдар мэдээд Чоймболд хүч хэрэглэж чадсангүй. Баахан удаж хан ван хоёр энэ өргөдлийн мөрөөр хэрэг явдлын газар дээр нь байцаан шалгаж барагдуулах эрх бүхий бие төлөөлөгчийг явуулжээ. Хүрээний түшмэл Чоймблыг тамгын газарт дуудуулж ганцхан удаа уулзаад бусад цагт нь тайныг эрт сууж тэргүүн туслагчид полголтлон дайлуулж байгаад буцахдаа зарга мэдүүлэгч ард Чоймбол нь нас буян хувьд цэргийн албан хааж үнэхээр тэнцэхгүй. Чадвал хүчин мөхсдгэн зайлшгүй тул түүнийг уг албанаас чөлөөлөхөөр тогтов. Харин зарилгаар тогтоосон цаазыг зөрчиж тамгын газрын тэргүүн туслагчийг хэлсээр гүтгсэн хэрэгт нь эрх биш цээрлэл үзүүлэх ёстой гэсэн бичиг үлдээжээ. Тэр түшмлийг явсны дараахан тамгын газраас хоёр болио хуйг давхин ирж Чоймблыг барьж аваачаад хар гэрт хорж ирэв. Шагдар туслагч манжин үеэс өвлөж үлдсэн 9 ирвний хамгийн хөнгөн нь болох банз дахь ялыг Чоймболд оноолоо. Гэвч тэр хөнгөн шүүлт хоригдлыг дөнгөж улаан голтой нь үлдээв. Чоймбол залуу насндаа шагдар түшмэлтэй мөчөөрхөлдснийхөө хариуг бараг 30 жилийн дараа ингэж хонгоныхаа махаар төлж саллаа. Харин ардын хувьсгал мандсны дараа тэр золмуутай ир толгоогоо дахин өндийлгэж шагдрын сүүлчийн паян сөхөж орсон хүн болгонд тэр ёсон бус явдлыг тоочин нүд хальшрамаар сорив тогтсон хоёр хонгоо харуулдаг болжээ. Ингэхтэн шагдар туслагч өстнийхээ ам таглах арга бодон Чоймблыг суурин жасаанд авчруулж харавахыг нь гяндангийн дэргэд бариулаад хуйгуудаар чанд харгалзуулав. Чоймбол ингэж гэрийн хороонд ороод амт суурах аргагүй болов. Харин одоо ардын засгийн төлөөний түшмэл бор герт нь гээгүүлэн ороход Чоймбол баха ханах нь мэдээж билээ. Тэрээр шагдрын сүүлчийн паян сөхөж тоочин хонгоныхон сорив харуулахаар үл барам нөгөө сөрхий нууцаа задлан улаан сахиусан дөргсөн тангаргаач огоорч мэдэх байв. Тийм болохоор шагдрын яс хотолцох нь ч аргагүй юм. Гэтэл энэхэн агшинд шаа түшмлийг азийн тэнгэр эргэж магнагийн хаагартал баярлуулав. Хошооны сан жасын их нярав гончиг тэднийг амдан газар шөргөм урт ханцуу хормоо хоёрын далбгануулсаар гүйж ирээд нахилцсан бөхөлдсөн эрхэмтэй түшмэл таныг өчүүхэн ядуу ард миний бор герт морилон орохыг урьж байна гэж алгаа дэлгэн хэллээ. Төлөөний түшмэл нярвыг харж бодлогошорсноо том цагаан гэрлүүн нуруугаа өрөн алхлаа. Гончгийг жигнүрээ сая гаргасан халуун буузны уур, амттай цай, аагтай нэрмэл, шар тосны хурц үнэрээр хүндэт зочноо өгтөв. Төлөөний түшмэл 3 аяг арх тогтоож тавьсан хоолыг нэрлэхэлгүй иджээ. Тэгтэл гончиг нярав шинхэн цэнхэр баранцад хадаг барьж зочныхоо өмнө бүхийн миний бие ардын хувьсгалыг аж ахуйн өвөг эцгээ угтах мэт баярлан хүндлэн тоосож авсан юм. Нам засгийн явуулж байгаа тогтоол бодлого ажил үйлсийг ёсчлон бүтээхийн төлөө өчөөхөн би хоёр уулны хаан цоортол хохмоо толгойнхон тасартал зүтгэхэд бэлэн байна. Урдын ойд төшмөд мань мэтийн өтөл ядуу муу гэрээр гівгөлөн орж байсан удаа нэгж өгөө билээ. Шин төрийг түшиж залж байгаа та бүхний бие лагшин тавлаг байж сансан бүхэн тань сэтгэлчлэн бүдгийн ерөөл дэвшүүлж өргөсөн энэ хадгийн минь тогтоож айлд гэж хэлв. Төлөөний түшмэл хадгийг тосож аваад өөрлөн шохоорхон харж байгаа 8 салааг эзэгтэй бяцхан охинд өврөөсөө нэг дуутуур гаргаж өгтөө өндөр болоорой гэж бүдүүн дуугар хөнгөнөн өрөв. Хоёр түшмэл тэндээс гарч нөгөө Чоймблын хар аваах руу алхлаа. Гончиг зочноо замын хагаст хүртэл үдээд хоцрохдоо дарга эргчлөөд эргэн хүний хуваар би танд нэгэн зүйл аминчлан хэлмээр байх юм. Манай энэ тэргүүн туслагч хошоо нутгийнхаа ард олны тусын тулд бүх насаараа зүтгэсээр өдий хөрсөн хүн. Лам хар эрэм хүүхэд хөгшөд цөмөөрөө
Шагдар туслагч гуайг бэшрэн хүнддэгдэг билээ. Энэ байдлыг харгалзан тэргүүн туслагчийг маань засаг даргын тушаалд дэвшүүлэн тавьж ард бидэнд сойрхол үзүүлгийг гуйх гэсэн юм. Харин би энэ хүнийг нүүрэн дээр нь зусардаж зулгоодж байгаа юм биш. Үнэн санааны хаан үгийг зориг гарган хэлж байгаа юм шүү дээ гэснэ. Миний бодол зөв үү, буруу юу гэж асууж. Төлөөний түшмэл их буурлын оргил өд ширтэн гэдэж зогсоод хошууны даргыг би томилохгүй. Та нар өөрсдөө л сонгох ёстой гэж хариулв. Түүний хизээж хувирдгүй зузаан хүрэн царайгаар тодрох бодлыг та харах даанч байхгүй ажээ. Чамблын овоохоо ойртох тутам Шагдрын зүрхний түгшиг нэгсэж дотор нь базалсаар байна. Төлөөний түшмэл далдын хүчинд хөтлүүлсэн юм шиг тэр овоохоо руу зүтгэхэд байгаа нь Шагдрын сүрэх цаг дөтөлсний ёрзон гэмээр санагдана. Төлөөний түшмэл навсгар хар гэрийн далан цоорхоо үүдийг сөхөж намхан хаалгаар нь бүхийж орохдоо бараг 4 хөллөх шахав. Шагдар часрахах түшмлийн араас нугдаан дагаж дотгош ормогц гинэт саа тусчихсан юм шиг татван нь зогсчихлоо. Тартагтаан тултал ядарсан айл ямар байдгийг тэрээр анх удаага харж байгаа нь энэ ажээ. Юм болгоно нь бүрсэж харлаад авсаархан атлаа хөглөрч ноороод суух байтугай хөл тавих ч зай олдмооргүй санагдав. Үнс нь битүүрсэн яажгын тулганы дэргэд стос болсон бомб ёроолдоо цайны шавхруу шарбудааны үлдэцтэй хуучин хар аяг харагдана. Залуу түшмэл 30-аад жилийн өмнө эцэгтэйтэн сэтгнэж байх үед энэ гэр орон яаж ялцал хийж байлаа. Гэтэл одоо ямар болчиход байна вэ? Миний гар мөнч хүнд мөнч хортой байжтэй гэж Шагдар хоромхон зур бодлоо. Тулгын баруун талд давхарлаж дэвсэн адсаг гудас дээр гэрийн эзэн сарма дээлээрээ хучаад хэвтэж байна. Төлөөний түшмэл сайхан амарчж байна уу гэж хөндөд дугаар мэдлээд голомтын зүүн талд ажиггүй завилж, харин Шагдар түүний доод талд хормоогоо засан цомцоож хөл дээрээ сув. Гэрийн эзэн улаануудаа онилхон урилгагүй зочдоо ээлжлэн ажиглаад Шагдрын цохонд гал нь бөксөн харцаан тогтооход тэргүүн туслагч хурц дөлөнд цоргуулсан юм шиг дальдчиж буруу харжээ. Танихгүй хүн дагаад Шагдар туслагчийн гинэт орж ирсэнд Чомбл цочиж тулгамдснаасаа болоод дууч гарч чадсангүй. Бэ намын төв хороо засгийн газрыг төлөөлж яваа хүн. Танай хошуунд ардын хурал сонгол хийлгэх гэж ирлээ. Хурлаас өмнө та бүхэнтэй уулзаж санал хүсэлтийг чинь сонсгосон гэж бодоод ганц 2 айлаар орж явна. Та санаж бодож байгаа зүйлээ нууж хаалгүй, твдэж сандралгүй ярьж өгвөл тун сайн байна гэж төлөөний түшмлийг өгүүлэхэд Чомбл босох гэж өндөөснөө тамир алдан дэрэнд дахиж толгоогоо наагаад Бурхан оршоо тэгнэ би өөрийнхөө сонссны хэрээр энэ төрийг үнэхээр сайн төр гэж төсөөлж байсан юм. Би энэ дүрсэнгүй. Үүнээс өөр ямар ч төрийн сайд миний овоохон үүдээр багтах учиргүй. Халаг гэж бэймэн даанч муу байна. Та нарт цайч аягалж чадахгүй. Үгч хэллэх тэнхээ алга. Шин цагийн сайхныг үзэж ус ууж явах хувь дутсан шиг байна гэснэ. Толгой талд нь байсан бяцхан шүүгээний шургуулга татан гадна талыг нь улаан торгоор бүрж шар утсаар нямбайлан ойсон сахиус мэт нэмхэн дөрвөлж юм гаргаад насны хаан хагаст хадгалж явсан энэ нэг зүйлийг шин төрдөн өргөн барь. Надад өөр юм байх виштэй гэв. Төлөөний түшмэл дахин үг хэлхийг хүлээж нэлээд сууснаа. Танд гялалаа, сайн сууж байгаарай гэд гарч яв. Шагдар туслагч Чомблийн бэлгэлсэн тэр юмыг үзье гэж төлөөний түшмэлд хэлмээр санагдсан боловч зүрх нь хүрсэнгүй. Энэ лав тарны сахиус байхаас зайлахгүй.
Хүний амбийг галмис бууны сумнаас хамгаалдаг дугаржам сахиус биш байгаа да. Үүнийг энэ төшмлээс салгаад авчих арга байдаг ч болоосоо гэж Шагдар боджээ. Төлөөний төшмөл энэ жижигхэн суйрынгийн хаяа сагсан овоохоогоор зориуд орж ядуу зүдүү хүний үг яриаг сонсож яваагийн учир зорилго нь нэн тодорхой билээ. Энэ дэх үгээгүйчүүдийн амьдралыг судлах гэж эрмэлзээг нь бүрч мэдээж. Хувьсгалт засгийн 3 жил дотор тайжийн талхинаас саяхан салсан ханжлага, хүнд албанд дарагдж байсан сумын ард зэрэг эгэл малчтын аж амьдрал өөрчлөгдөж хараахан завдаагүй байгааг дээд газрын төлөөлөгч юу амтах вэ? Харин энэ төшмөл тамгын газрынхны ажил хэргийг нухацтай шалгаж, нэр хүндийн дэнслэн, ард олны санаа бодолд нийцсэн алдаа мадаггүй сонгуул явуулахын төлөө ингэж байгааг нь Шагдар хэн бүхнээс илүү ойлгож байв. Төлөөний төшмөлийн энэ шалгалт түүний бодож байснаас хавьгүй хөнгөн өнгөрснөөр үл барам. Өөрт нь ашигтайгаар эргэсэнд Шагдрын сэтгэл амарсан төдийгүй баярлсандаа болоод хөл нь хөнгөрч дэвхэрч зогсчихоос наагур явжээ. Хөөрхий чойн бол ядрахын туйлд хурж үг хэлэгч тэнхээгүй болоод байсан нь Шагдарт дээдийн аз завшаан болов. Сонгуулийн хурал инхүү тулчхаад тамгын өргөөч төшмөдийн зүрхч оволзон донсолж байх үед юндан даамалтай харчуулын урам зоригтой эхэлсэн ажил зуурдын гай дотгор таарснаас болоод бүтлэн хазааснаар барахгүй бүр зогсоход хүрв. Байшингийн хойд хан нь доороос 6 дахь модноос эхлээд таарах муутай болж дээшлэх тусам зай завсар нэгсээд хазааж мөрийн барихад тун төвхтэй болжээ. Гэвч олон ирчүүл хар хүчээр нийлүүлэн давхарлаж овоолсоор байлаа. Ингэж мойхралсаар 10 дахь модон тавих үед бүрч болохон болов. Тэд нар нэгэнт эсхийний биш модны ажил хийж байгаа учраас цаашдаа хар хүчээр эвлүүлэх ямар ч аргагүй болж ягтаан тулв. Ирчүүд хойд ханы 6 дахь мод солигдсон оронд нь өөр мод тавьчихсны гайгаар ажил нь бүтлгүй болсны учрыг сайн ойлгож, өглөж гаслан үст толгоогоо тэрвэрцгээжээ. Ёс тойл гимн урда гимшил нь хойно гихч болох нь тэр. Барьж дуусах төгсөн байшингаан бараг талд нь нортол задлахаас өөр арга байсангүй. Дээд талаас нь 4 мод буулгаж дахин босгох хэрэгтэй боллоо. Тэгтээ заамал болонтой байшингийн нэг талын ханыг дангаар нь буулгаж болдогч биш дээ. 4 ханыг дөрвөлөнгийн буулгахаас нааш байшинг задлах аргагүй билээ. Алт хагас өндөрт арайхийн гаргасан чулуу шиг хүнд 16 гойлинг буулгаж босгож 2 дахин өргөн гэдэг бэлэн хоол биш ч гэлээ. Ийм олон хүн амархан хийчихэж болох ажил байв. Арандал юндэн 2 байшин анх барихтаа хэний ч хүч тусламж авалгүй энэ гойлонгуудыг хоёулах нал өргөж тавьсан шүү дээ. Гэтэл хүчээр хөдөлмөрт нухлуулж үзээгүй харчвал нэг ажлаа 2 хийн гэхээс тугалган жад шиг шантарцгаажээ. Нөгөө жимээ гайхал бүр ам хилэн билүүдэн юндэн рүү шүлсээ өсчүүлэн давшилж уран манчрын хувилгаа минь юу болчих нь вэ? Амьд хүний гавл дээр шор үзүүрлэн гэж гайхуулж байсан биш билүү чи? Тэр эд шидчэн яла. Бүтэн гойлон солигдохыг харахгүй ямар элегээ хийж байсан багшгүй вэ та чинь? Аягийн чиний хаалгнууд чинь сохорчихсан биш биз? Эсвэл бид бүхний хөч хөлсөөр тоглож байгаа мó? Одоо чинь хүн хүнээр тоглох нь бүхэл хүүхэд чулуугаар тоглохоо болсон цаг шүү. Гэснээ харчуулт хандаж. Та нар яадаг санаж юу? Бэлэнгэж тамаа эдэл чадашгүй. Гэр тийшээ гიშгүүлж, гэргээ тийшээ шогшуулах минь. Өөр хүүхдээ хийдэж шавлуулахдаа хээзэл орон байрыг барьж өгч байла гэв. Хүн болгон адилгүй, хөлөг болгон жороогүй байдаг болохоор ирчүүдийн амнаас янз янзын үг гарч дундаа зөрөлдөн бөөн хар бодлаан үслээ. Тамнэ энэ байшинг задлаа дахин босгоно гэж бүү санацгаа. Уламд орд уулжил золигт нь вэ? Эдэ гоочлол эвдхийн тэмдэг, эхнэрийн гоочлол хаягдахын тэмдэг гэсэн үг байдгийн. Ууч байсан энэ хэвээр нь барьж дуусгахаас дээр юм байхгүй. Өөгүй энэ хэвээр нь босгоно гинэ. Зангидсан гар багтчихмаар зай завсрын чи яаж бөглөх юм? Шавар зураа шавж орхидог байгаад. Эйлэнцгийн чин шавар манай хошоонд шавар зурж үдсэн хүн бий юу? Алга дарам газарт шавар нааж үдсэн хүн бий юу? Бас газар хөдлөөд байгааг чи мэдэж байна уугүй юу?
Тэр заа завсрыг бөглөхөд амархан шар эсгийг жихэж үхрийн ойтон басар шавж орхидог байгаа да. Бэлэн амт минь тэр элбэг шар эсгийг чинь хаана байна? Бор гэрийнхэн цоргог бөглөх өөдөс олдохгүй байхад эсгийгээр байшин чигжин гинэ. Чи тийм баян юм бол эсгийгэн аваад ир. Нөхөд минь энэ байшин задлж засалгүй хэвээр нь барьвал хүүхдүүдийн маань дээрээс нурж унан шүү дээ. Модон солигдсноос болоод заамал булангууд нь эвэндээ орж суугаагүй ердөөл овоолсон мод болцоход байгааг та нар харж байна уу үгүй юу? Норохгүй болгоход амарх уу? Ханын гадна дотор талд бүдүүн шом босгоод үзүүрийн сураар холбон тас хавччихвал унаж хаашаа зайлах юм? Мөнд үгүй юм ярива эмнэг тэмээ хялгасаар тавглана гэгч болох юм шивтээ. Тамна ердөөл тавцгаая. Тэр арандал бүрээдэн биеийн сайжирсан хонь дахин цуглуулж эсвэл он руу хүн явуулж тэндээс хөлсний дархан олж ирэхийг бодох хэрэгтэй. Энэ байшин бидний гараар бүтгэн өнгөрсөн. Харчуул ингэж маргаан шуугаан болж байтал тамгын газрын давхар хурч ирээд отог сумдаас хошууны ардын хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 10 хүний нэрийг дуудаж "Орол эхлэх гэж байна. Одоохон очихгүй бол хожимдох нь байна шүү" гэж хэлв. Тэр төлөөлөгчийн нэгэнд мань юндэн оржээ. Тэрээр хуралд суухаар явхдаа ажил хийх дуртай нь үлдэж дургүй нь явцгаа. Харин би хурал тармагц байшингаан задлагч болно, барихч болно гэж хэлжээ. Эрчүүдийн хинэн ч ажлаа орхиж явсангүй. Тэд цөмөрөө эндээ байж сонгуулийн хурлын сонь сонсохоор шийджээ. Тамгын газрын гол өргөөний үүдэнд цацаг манжлахтай галуулаан туг дэрвж харагдана. 38 дугаар хэсэг төгсөв.